Хөтөлбөрт анхаарал хандуулж баярлалаа. Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд ажиллах совилогчийн тоог нэмэгдүүлж 2020 он гэхэд эмч совилогчийн харьцааг нэгийг харьцах нь 2 хүрэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Совилогч мэрэгжилтэй мэрэгжилээрээ ажиллах боломжгүй лицензийн хугацаанд дууссан совилогч нарт зориулж 14 хоногийн сургалтыг амжилттай зохион байгуулж совилогч нар ажилтай орлоготой болж байна. Гадаад оронд ажиллаж байгаад ирсэн, хүүхэд асрах болон бусад хувийн шалтгаанаар чөлөөтэй байсан мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг тодорхой шалтгаанаар урт богино хугацаанд мэрэгжлээрээ ажиллаагүй совилогчдод 14 хоногийн сургалтыг өнгөрсөн 3 сарын хугацаанд зохион байгуулж мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг нийт 133 совилогчд авч байгууллагууд дутагдaltaй орон тоогоо нөхөж ажилд авч эхэлжээ. Тухайлбал Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 60 совилогчд хадгалжуулж 5 совилогчийг үндсэн ажилтнаар ажилд авчээ. Бодит бол дэмжлэг болж өгч чадчих байгаа. Манай эрүүл мэндийн төв дээр 2-ыг харьцах нэгээд 60-аад совилогч аж дадлага хийсэн. Түүнээс мандад ажлын санал тавьсан 5 хүн ажилчин. Хүүхдийн эмнэлэг дээр 3 совилогч. За дотор дээр нэг иргэдгэн дээр нэг физик хэмжлээнд нэг совилогч 5 совилогч бол ажиллаж байгаа. Манай улсад нийт 11,969 совилогч 4,005 эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Эмч совилогчийн харьцаа улсын түвшинд нэгийг харьцах нь 1.2, Улаанбаатар хотод нэгийг харьцах нь 1, аймгийн түвшинд нэгийг харьцах нь 1.4 байгаа нь олон улсын түвшинтэй харьцуулахад совилогчийн тоо хэд цөөн үзүүлэлттэй гэсэн үг юм байна. Сургалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Цаашид орон нутагт эдгээр сургалтыг явуулах хэрэгцээг судалж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар совилгын сургуулиудыг түвшиглэж явуулахаар төлөвлөж, эмч совилогчийн харьцааг нэгийг харьцах нь 2 хүргэх зорилтыг хэрэгжүүлэх юм байна.